Сайн байцгаана уу? За, өнгөрсөн сарын сүүлээр халахын голын дайны ой тохиож дуусахтай залгаад өчигдөр Шанхай хамтын ажиллагааны байгууллагуудын уулзалтыг далимдуулсан дэлхийн 2 дугаар дайнд Япон бууж өгсөний 80 жилийн ойн цэргийн нүсэр парадыг хятадууд амжилттай зохион байгууллаа. Яг энэ үеэр би ч бас дэлхийн 2 дугаар дайн, халах голын дайн, монголчуудын оролцоо гэх мэт сэдвтэй бичлэгүүд үзэж таарлаа л да. Тэгсэн нэг ор сууг дэлхийн 2 дугаар дайны үеэрх зөвлөлт холбоот улсад үзүүлсэн монголчуудын тус дэм, тусламжийн тухай сайнаар дурсан ярьж байгааг олж үзээд тухайн үеийн монголчуудыг хүндэтгээд бас та бүхэн сонирхолтой байх болов уу гэд ямар нэгэн нэмж хассан зүйлгүйгээр орчуулан хүргэж байна. Ер нь халах голын дайн нь зөвлөлт холбоот улс буюу одооны Орос улс баруун талдаа Европт, Германтай байлдахаас өмнө зүүн талаа товхнуулж алс дорнод Сибирь рүү довтлох гэж байсан Японыг өрсөж довтлон хүчийг нь сулруулж өөрсөд рүүгээ ирж байсан аюулыг урьдчилан холдуулсан тактик байсан. Үүнийг өөрсдийнхөө газар нутгийн болон хүн амын хохирол бага амсах зорилгоор Монгол улсын нутаг дэвсгэр дээр халах гол орчимд Японтой байлцсан гэж ойлгож авлаа. Бас Монгол улс маань дэлхийн 2 дугаар дайнд шууд болон шууд бусаар маш хариуцлагатайгаар оролцож байсныг энд онцлмоор санагдлаа. За одоо орчуулга эхлэе. Когда говорят о фронтах Второй мировой, почти всегда имеют в виду Запад. Берлин, Курск, Москва, Днепр. Оросууд бид дэлхийн 2 дугаар дайныг ярихаараа баруун фронт болох Берлин, Курск, Москва, Днеприйг л дурсан ярьж санацгаадаг. Гэвч өөр илүү хор хөнөөлөлттэй аюул тухайн үед байсан нь Япон юм. 1941 он гэхэд Япон аль хэдийн Хятад Манжурыг эзэлж Индонезид десант буулгаж хавайн арлууд руу буудаад эхэлсэн байсан бөгөөд ганцхан алхмын цаана зөвлөлтийн алс дорнод Монгол улс оршиж байв. Монгол улс тухайн үед зөвлөлт холбоот улсын зөвхөн холбоотон байгаагүй. Харин буфер, бамбай, арт тал, дохио зэрэг үүргийг зэрэг гүйцэтгэж байсан юм. Энэ бол ярих чухал сэдвүүдийн нэг мөн билээ. 1939 онд зөвлөлт холбоот улс Япон 2 Монголын нутаг дэвсгэр дээрх халахын голд мөргөлдөж тулалдсан юм. Тэнд ирээдүйн маршал Жуков улаан армийг командалсан билээ. Улаан армийн ялалт нь Япончуудыг цааш Сибирь рүү давшихаас сэргийлсэн ч энэ нь түр хугацааны хойшлуулалт байх магадлалтай байв. 1941 онд Япон дахин зөвлөлт холбоот улсад халдах бүрэн боломжтой байсан тухайн үед Монгол улсын холбоотны байр суурь зүүн фронтыг тогтоон барих чухал хүчин зүйл болж байлаа. Зөвлөлт холбоот улс Монголд улаан армийг оруулж цэргийн анги нэгж байрлуулах, нисэх буудлууд, цэргийн зориулалттай агуулга барьж эхэлснээр үнэндээ Монгол улс нь Японтой залгаа хил дээр зөвлөлтийн логистикийн бааз болж хувирсан юм. Японы давшилт халахын голд ялагдаж зүүн өмнөд Аз руу эргэснээр ахин зөвлөлт холбоот улсын алс дорнод руу довтлсонгүй. Энэ нь зүгээр тохиолдол байгаагүй юм а. Олон төрлийн дипломат ажиллагаатай хосолсон дарамт, цэрэг дайны стратеги, халах голын ялалтын үр дүн байлаа. Монгол улс зөвлөлт холбоот улстай холбоо харилцаагаа албан ёсоор баталгаажуулж, улам дотносож байгааг бас хэрв зөвлөлт холбоот улсын зүүн талаас дахин дайрах аваас Монгол улс улаан армийн найдвартай ард тал болохоос бус Японыг дэмжихгүй юм байна гэдгийг Япончууд тухайн үедээ сайн мэдэж авсан юм. Үүнээс гадна цэргийн төвчид нэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Хэрв Монгол улс зөвлөлт холбоот улсын холбоотон байгаагүй бол Япон 1941-ээс 1942 онд зөвлөлтийн зүүн талаас цохилт өгсөн бол бүх зүйл түүх өөрөөр эргэх байсан гэж. Монгол улс үүнийг таслан зогсооход тусалсан юм. Яагаад бид үүнийг чухалчлан авч үзэх ёстой вэ? Яагаад гэвэл арт тал гэдэг нь зөвхөн хангалт, хангамж бус, харин найдвартай аюулгүй байдал юм. Та боддоо зөвлөлт холбоот улс баруун талдаа Гитлерийн Германтай, зүүн талдаа Япончуудтай, дундаа дотоодын эсэргүүцэгчдтэй нийт 3 фронт дээр зэрэг тулдах хэрэгтэй болно. Нэг ёсондоо энэ бол ямар ч боломжгүй шууд ялагдал байсан юм.
Энэ хүнд хэцүү ээдрээтэй цаг үед Монгол улс хамгийн үнэнч найдвартай анд нөхөр байж зүүнээс айх айцыг арилгаж өгсөн билээ. Энэ нь Сталинд алс орнодын дивизүүдийг Москва руу татан авч 1941 оны өвөл Вермахтын давшилтыг зогсооход маш том боломж олгосон. Энэ бол Катюшагийн буудлагаас ч чанга цуурайтсан маш чухал, маш хэрэгтэй үйл явдал байлаа. 1930-1940-од онд бүгд найрамдах Монгол ард улс бол хүн ам цөөтэй зөвхөн мал аж ахуйгаар амжиргаагаа залгуулдаг хоцрогцсон орн байлаа. Үйлдвэргүй, нефтгүй, их гүрнүүдийн хэмжээнд хүрэх алтгүй. Гэвч зөвлөлтийн ард түмэнд хүнд цаг үе ирэхэд Монгол улс хэний ч санаанд орохгүй боломжгүй зүйлсийг хийж чадсан юм. Монгол улс бүхэл бүтэн танкийн анги дивиз байгуулж чадсан билээ. Зүгээр нэг хөшөө биш, парад жагсаалын үзүүлэн биш. Фронт руу жинхэнэ тулаанч танкуудыг дайны талбар руу илгээсэн юм. Уг танкуудаа хувьсгалт Монгол гэж нэрлсэн байдаг. Энэ бол Монголын ард түмний хандиваар бүрдсэн танкийн дивиз байлаа. Монголчууд мал, алт, ноос, цай, торго, бүр бүс, гутлаа хүртэл өгсөн. Бүгд Москвад хүрч тэндээс танкийн үйлдвэр рүү явжээ. Үр дүнд нь 32 ширхэг Т-34 ба Т-70 танкууд, 21 хуйх машин, 120 автомашин, бараг 1000-аад морь, адуу, 20,000-аас дээш иж бүрэн хувцас гутал цугларсан юм. Энэ нь бусад их гүрнүүдийн өгч байсан шиг ленд-лизийн хүрээнд ч биш. Гэрээний дагууч биш. Өөрөө ядуурлын ирмэг дээр байсан улсын чин сэтгэлийн буцалтгүй тусламж байсан билээ. Тэгвэл энэ танкийн дивиз хаана тулалдсан бэ? Хувьсгалт Монгол танкийн дивизийг 1943 оны 1-р сард Улаан айрам албан ёсоор хүлээн авч маршал Жуков бичлэн гартаж авсан юм. Дараа нь уг дивиз Жэв орчим Курскийн нурманд Украины чөлөөлөлтөнд оролцсон билээ. Танкууд зөвлөлтийн тугийн дор тулалдсан ч хуйган дээр нь Монголын ард түмнээс гэж бичсэн байдаг. Түүхчид тэмдэглэхдээ Монгол улсын өгсөн зэвсэг техник 1943 оны хамгийн том давшилтын ажиллагаануудын өмнөхөн амжиж ирснээр маш чухал үүрэг гүйцэтгсэн гэдгийг онцолдог. Тэгвэл монголчууд ийм их хөрөнгийг хаанаас гаргаж чадав? Монгол улс зүгээр данснасаа мөнгө гаргаад худалдаж аваад өгчхөөгүй юм. Тийм боломж ч тэдэнд байгаагүй. Харин бүх нийтийн хандивыг зохион байгуулснаар монголчууд идэвхтэй оролцож эцсийн малаа амьдарч байсан гэрээ, гоёл чимэглэл үнэт эдлэлээ. Айраг сүү цагаан эдээнийхээ савыг хүртэл өгч байв. Бүгд фронтын төлөө. Багш нар сарынхаа цалинг хандивлаж, малчид бүхэл бүтэн сүргээ өгсөн юм. Эмэгтэйчүүд гараараа дулаан хантаац бэлий ойсон. Монголын засгийн газар өөрөө зөвлөлтөд танкийн дивиз байгуулах санал гаргаж хэдхэн сарын дотор амлалтаа биелүүлжээ. Нэг малчин 70 толгой мал өгсөн гэдэг. Малчтаас малгүй одоо юугаар амьдрах юм бэ гэж асуухад фронт дээр байгаа цэргүүд юугаар амьдраад байна гэж асууж байсан гэдэг. Гэтэл бид яагаад энэ сайхан сэтгэлийн талаар бага ярьдаггүй? Бараг дурсдаггүй. Нэгдүгээрт Монгол бол дэлхийн их гүрэн биш. Монголчуудын тус хувь нэмэр том гүрнүүдийн нэрс дунд бүдгэрсэн юм. Хоёрдугаарт зөвлөлт холбоот улсад удаан хугацаанд зөвхөн Америк нэгдсэн улс, Британи зэрэг холбоотон улсууд тусламж өгсөн гэж үздэг байсан. Гуравдугаарт Монголын тусламжийн баримтууд олон жил нийтлэгдээгүй. Зөвхөн 2000-ад оноос л судалгааны бүтээл архивуудад гарч эхэлсэн. Хэрв хэмжээгээр бусч гэлээ чин сэтгэл өөрийгөө хоослон байж тусламж илгээж байсан Монголын хувь нэмэр дэлхийн 2 дугаар дайны түүхэнд хамгийн ариун, хамгийн үнэнч тусламжуудын нэг юм. Монгол малчид 4 жилийн турш улаан армийг мах, консерв, хуурай хүнсээр хангаж байлаа. Харин их гүрний холбоотнууд Лондон, Вашингтонд маршрут хуваар хугацаан дээр маргалтаж байхад Монгол улс ямар ч нөхцөлгүй, ямар ч эргэлзэх зүйлгүйгээр, ямар ч улс төрийн 8 хийхгүйгээр чадах бүхнээ илгээж байсан юм. 1941-с 1945 оны Монголын тусламж бол өөрийгөө бүрэн зориулах урт марафон байсан бөгөөд жил ирэх тусам улам нэмэгдэж байжээ.
Монгольская одежда Монголчуудын илгээсэн тусламжинд яг юу байсан бэ? на севере Уг тусламжуудын жагсаалт нь хэмжээгээр гайхшруулдаг. Үүнд 1,500,000 иж бүрэн өвлийн хувцас, дулаан хантаад, малгай, бэли, ватник, 4 сая хос гутал, өвлийн арьсан, эсгий гэх мэт. Хагас сая тонн мах, лаазалсан, хатаасан, утсан, 65,000 тэсвэр хатуужилтай адуу. Эдгээр адуу морьтонд маш их тус дэм болсон юм. Мянган тонн ноос, арьс нэхийг шинэл, бэли, бутлын доторлогоо хийхэд 10,000 тонн хөвөн, эсгий, ноосон даавуу, бэлэн гэр, хөхүүр, сав суулга, арьсан бүс ууд гээд зуурч өгдөг. Олон мянган цэргүүд фронт дээр өмсөж идэж буй мах хүнс нь Монгол малчтаас ирсэн. Монгол гар урчууд бүтээсэн гэдгийг ч мэдээгүй байлаа. Тэгвэл энэ тусламж хаашаа хүрч байсан бэ? Монголчуудын тусламж ихэнх нь Алтай, Сибирь, Уралаар дамжин зөвлөлтөд хүрчээ. Тэндээс нь фронтын айрам штабууд, ард талын хэсгүүд, эмнэлгүүдэд хуваарлагдсан байна. Жишээ нь консерв, мах, Ленинградын бүслэлтэд байх үед хүргэгдсэн. Адуу акт морьдууд шууд фронт руу, морин корпус руу явдаг байв. Дулаан хувцас Москва, Сталинградын өвлийн тулдаанд хуваарлагдаж байлаа. 1941-ээс 1942 онд олон улаан армийн нэгж артиллерүүд энэхүү монголчуудын тусламжаар Германы хүчтэй довтлогооныг тэсч байсан гэдэг. Ялангуяа хахир хөтөн өвлийн улиралд зөвлөлтийн үйлдвэрүүд хангалттай хүнс, гутал хувцас үйлдвэрлэж амжихгүй. Бас түүхийд тасралтсан хэцүү үед маш том тусламж болж чадсан билээ. Одоо тэгвэл энэ бүх тусламж нь Монгол улсад хэр үнэтэй туссан бэ гэдгийг ярилцъя. Баримтад дурдсанаар 4 жилийн дотор Монгол улс зөвлөлт холбоод улсад дайны үеийн тооцооллоор 1.3 тэрбум рубльтэй тэнцэх бараа нийлүүлсэн байдаг. Энэ бол их тоо. 1942 оны байдлаар Монгол улс нь улсын төсвийнхөө 50%-ийг тусламжинд зарцуулсан байна. Төсвийн бүх орлого, татвар хураамж, экспорт бүгд зөвлөлт холбоод улсад зориулсан тусламжид зарцуулагдсан. Дайны жилүүдэд Монгол улсад байсан хэдхэн аж үйлдвэрүүдийн 60% зөвхөн улаан армийн хэрэгцээнд ажиллаж байлаа. Монгол улс нь дайны фронтоос асар хол дайн дажингүй байсан боловч бүхнийг фронтод, бүхнийг ялалтад гэсэн зарчмаар амралтгүй ажиллаж амьдарч байсан юм. Зөвлөлтийн олон цэргийн дарганаар жанжин маршлууд Монгол хувцас хүнс аминд нь орж олон удаа аварсан тухай тэмдэглэсэн байдаг. Ялангуяа ард талд бас партизаны бүсүүдэд 1945 онд Сталин Монголын засаг төрд биечлэн талархал илэрхийлсэн бөгөөд маршал Жуков Монголын ард түмэн хамгийн хүнд жилүүдэд зөвлөлтийн ард түмэнд онцгой эр зориг, ахан дүүсийн сэтгэл гаргасан ганц улс гэж хэлсэн нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ тухай мартагдаж эхэлжээ. Яагаад гэвэл Монгол улс том гүрнүүчиг улс төрийн дуйлан шуугиан тарьж өөртөө ашиг хайгаагүй. Яалтын хэлэлцээрт оролцоогүй, шагнал, нөхөн төлбөр шаардаагүй. Ийхүү цаг хугацааны ирэхээр монголчуудын тус нэмэр аажмаар бүдгэрсээр мартагдсан байна. Гэтэл тусламжийн хэмжээгээрээч тэр ямар ч ашиг харахгүй туслах чин хүслээрээч тэр монголчуудын тусламж их гүрнүүд болох Америк, Англи гэх мэт ленд-лизийн холбоотнуудын адил дурсагдах гавьяатай билээ. Ленд-лизийн тухай маргаж болно, Сталины стратегийг дүгнэж болно, холбоотнуудаа магтаж эсвэл шүүмжилж болно. Харин Монголын тусламж бол тусдаа өөр зүйл юм. За тэгвэл энэ сэтгэлийн түүх яагаад мартагдах болов? Миний үзэж байгаагаар нэгдүгээрт Монгол улс ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Тэр анти-гитлерийн эвсэлд байгаагүй. Түүн рүү хинч давталсангүй, харилцан туслах гэрээч байгаагүй. Зөвхөн үзэл суртлын ойролцоо байдал, түүхэн талархлын мэдрэмж л байсан. Монголчуудын тусламж 1941 оны 7 дугаар сараас эхэлсэн. Тухайн үед Америкийн нэгдсэн улс хүртэл дайнд ороогүй байлаа. Дайн дуусах хүртэл монголчуудын тусламж дэмжлэг тасралтгүй үргэлжилсэн. Хувцас, мах, морь, мөнгө, ноос, эсгий гутал, гэр хинч тэдэнд тулгаагүй
наймаалцаагүй. Монгол улс талархал нэгсэнгүй. Зүгээр л тэд бидэнд тусалсан. Энэ нь Монголын тухай төдийгүй бидний тухайч ихийг хэлж байна. Хоёрдугаарт яагаад бид мартсан юм бол? Сургуулийн сурах бичигт Монголын тухай хоёрхан өгүүлбэр бий. Кино, телевизийн бүтээлүүдэд ганц ч дурсамж алга. Ленд-лиз брэнд болсон харин Монголын тусламж түүхийн захын жижиг бичвэр шиг подволд үлдсэн. Яагаад гэвэл Монгол улс албан ёсоор Германтай байлдаагүй. Нэгдсэн үндэсний байгууллагт элсээгүй байсан. Европыг ахин хуваахад оролцоогүй. Нюрнбергийн шүүх хуралд өргөдөөгүй. Учир нь дэлхийн хэвлэл түүх бичлэг Вашингтон, Лондон, Москвад бүтээгдснээс бус Улаанбаатарт бичигдээгүй. Бас Оросууд бид өөрсдөө ч заримдаа жинхэнэ найрамдал бол хүч дорой даруй хүмүүсээс ирж болно гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Гуравдугаарт энэ бүхэн Оросууд бидний тухай юу өгүүлж байна вэ? Зөвлөлт холбоот улс алдаатай оноотой, хар бараантай цаг хугацааг түүхэндээ бичиж байсны хажуугаар жинхэнэ холбоот үнэн ч найрамдалт улсыг бас бид олж чаджээ. Гэрээгээр бус сэтгэлээр үүнийг зүгээр л мэдэж авахаас гадна санах нь маш чухал. Учир нь мартсан нөхөрлөл бол урвалт юм. Дөрөвдүгээрт өнөөдөр энэ яагаад чухал вэ? Өнөөдөр урвалт, дайсан, түнш гих үгс улам олон сонсогдох болсон цагт бид жинхэнэ найзыгаа алдаж байгаа юм биш биз? Бид талархаж чаддгүй. Та бид ер нь ойлгож байна уу? Ялалт зөвхөн танкар бус харин Улаанбаатараас хөдөө тал нутгийн малчны илгээсэн эсгий гутлаарч бас ялалт байгуулж болдог гэдгийг бид санаж байгаа цагт амьд байна. Бусдын тусламжийг хүндэтгэж байгаа цагт биднийг хүндэтгэнэ. Эцэст нь хэлэхэд Монгол бол зүгээр нэг холбоотон биш. Тэр бол дайнд зөвхөн айрам ялдаггүй. Харин өөрийнхөө хамгийн сүүлчийн зүйлийг бусдын төлөө өгдөг хүмүүсийн ачаар ялалт ирдэг гэдгийн сануулга юм. Хүч чадлын хамгийн дээд хэлбэр бол талархал билээ. Хэрэв бид зөвхөн статистикийн ялагч бос хүн хэвээр үлдэхийг хүсвэл хамгийн хүнд үед хажууд байсан хүмүүсийг санах ёстой. Миний хэлэх зүйл ингээд дууслаа. Үтсэнд баярлалаа.